За тэгвэл одоо дараагийн маань слайдн дээр дараагийн маань одоо спикер маань болохоор ондоо мэрэгчлээс сувилагч болж болох уу? Одоо багшаас, инженерээс, компьютераас сувилагч байж болох уу? Энэ одоо энэ мэрэгчлэр урдан сурсан бакалаврынхаа дипломыг ашиглаад, магистрийнхаа дипломыг ашиглаад энэ сувилагч руу орчиж болох уу гэдэг талаар одоо биднэрт ярьж өгөөч гэж одон туяагаа урих гэж байна. Та бүхэнд одоо би энэ 2 дахь мэрэгжлийн бакалаврын зэрэглэлтэй сувилагчийн програмын талаар ярив. Ондоо мэрэгжлээс энд програмд ороход бол бакалаврын зэрэгтэй ялангуяа та аль хэзээ өөрөө бакалаврын зэрэгтэй болцсон учраас та өшөө тэр бакалаврын ондоо мэрэгжлийг Америкийн нэгдсэн улсад ашиглаж болдог юм аа. Тэгээд тэрний зорилготойгоор одоо энэ бакалаврын зэрэгтэй сувилагч болох боломжтой. Тийм програмууд бол Америкт бас тийм боломж байдгийг шүү гэдгийг хэлэх гэсэн. За тэгвэл энэ хөтөлмөрт бол ямар хүмүүс хамрагдаж болох вэ гэхээр хэрв та бакалаврын зэрэгтэй болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй тэгтээ сувилагчаас ондоо мэрэгжилтэй байх юм бол энэ хөтөлбөрт хамрагдаж болно. Жишээлх нь бол эмч, багш, нягтлан инженер, биохимч, химч тэгээд физикч гэдэг одоо зөндөө олон төрлийн мэрэгжлийн улсууд бол энэ мэрэгчлэлд хувирч болдог. Тэгэхээр одоо эмч хүртэл бол эмч хүн манай Монголд бол сувилагч хийхэд амархан байдаг бол энэчээ бол тийм биш. Эмч сувилагч хоёулаа тусдаа мэрэгжил. Учираас эмч хүн сувилагчийн мэрэгжилд сурж тэгж сувилагч болдгоо шүү. За тэгвэл энэ програмд хамрагдахын тулд эхлээд бол сургуулиудаа сайн судлах хэрэгтэй. Сургуулиудын чинь тэр програм нь хэдийн хугацаатай ямар кредитүүдийг хангасан, ямар урдчилсан хичээлүүдийг авч ийж хэдийн хугацаанд сурж ийж энэ програм хамрагдах ёстой юм гэдэг сургуулиас сайн судлах хэрэгтэй. Гэхдээ энэ сургуулиудыг судлахдаа хэрв та тэр урдчилсан хичээлүүднээсийг бол ер нь community college-д авах юм бол сургалтын төлбөр харьцангуйгаар хямдхан тусдаг шүү. За би жишээ болгоод энэ Виржиниа мужид байдаг 3 сургуулиар жишээ авч ингээд та бүхэнд хэлж өгье. Жорж Месси университет бол 12 сарын програмтай маш дөрвөлжилсэн хугацаатай. Тэгээд нийт яг бакалаврын зэрэгтэй 120 кредитийг гүйцээх ёстой. Энийний тулд та одоо тэр 50-ын тоо байгаа. Тэр 50-ын тоо бол ердөөс яг үндсэн тэр хичээлд 1 сарын хугацаа 12 сарын хугацаанд сурахад хэрэглэгд сурах шаардлагатай тэр 50 кредит хичээлийг гүйцээдэг бол 24 кредит нь бол 24 гэсэн тоо бол та энэ хичээлд хамрагдахын тулд та тодорхой хэмжээгээр урдчилсан хичээлүүдийг авсан байх ёстой. Тэр кредитүүдийг хэлж байгаа. Тэгвэл тэр 49 гэдэг бол та аль хэзээ бакалаврын зэрэгтэй болцсон таны тэр бакалаврын зэрэгдээ авсан тэр дипломоос чинь кредит цуглуулад нийт бакалаврын зэргийн 120 кредитийг гүйцээж байгаа шүү. За тэгвэл дараачийн Marymount университет бол 16 сарын програм байна. Бас адилхан 120 кредит гүйцээдэг. Тэгвэл Shenandoah университет 15 сарын програм байна. Бас адилхан 120 кредит гүйцээдэг. Тэгээд бас адилхан тэр Shenandoah университет бол 65 гэдэг бол яг үндсэн тухайн програмд хамрагдаж байхдаа авах кредит хичээлүүд. Тэгвэл 55 гэдэг бол бас адилхан урдчилсан хичээлүүд болон таны дипломоос чинь авж байгаа кредитүүд тооцогдож 120 кредиттэй бакалаврын зэрэгтэй сувилагч болж байна гэж. Тийм учраас сургуулиудаа сайн ингэ судлах хэрэгтэй байна. За өшөө дараагийн нэг бэлтгэл ажил бол Монгол дахь мэргэжлийн боловсролын дипломо болон транскрипт кредит үнэлгээнд оруулах ёстой. Тэр кредит үнэлгээнд яаж оруулдаг талаар сургуулиуд өөрсдийн вебсайтн дээр тодорхой тусгасан байдаг. Хаашаа материал өгж ямар кредит үнэлгээнд өгдөг компани руу материалаа явуулах уу гэдэг талаар дэлгэрэнгүй материал мэдээлэл өгсөн байдаг. Жишээ нь үүний нэг жишээ нь World Education Center Нью-Йоркт байдаг энэ тэр центр таны кредит дипломыг бол кредит evaluation хийгээд тэгээд Америкт таныг бакалаврын зэрэгтэй шүү гэдгийг чинь баталж өгөөд тааш нь таныг одоо энэ програмд ороход тус нэмэр болно. Нэг тийм юу байгаа. Диплом креденшл хэрэгтэй шүү энэ бол. Хоёрдугаарт нь урдчилсан тухайн програмд хамрагдахын тулд
тодорхой урдчилсан хичээлүүдийг авсан байх ёстой. Тэр кредитүүдийг цуглуулсан байх ёстой. Энийг бол prerequisite хичээлүүд гэж хэлж байгаа. Энэ хичээлүүд нь ихэвчлэн шинжилгээ ухааны хичээлүүд байдаг. Тэр хичээлүүдийг та байна шүү дээ 5-аас 10 жилийн дотор дүүргэсэн бол энэ кредитүүдийг ингээд авч болдог. Тэгээд энд болохоор жишээлх юм бол анатом, физиолог, микробиолог, статистик, хоол тэжээл судлал гэх тийм хичээлүүд бол хамрагдаж ордог. Энэ хичээлүүдийг хэрв та 5-аас 10 жилийн дотор Монголдо сурцсан бол тэр кредитүүд чинь шууд ингээд тооцогдоод орчихно. Хэрв аваагүй байх юм бол та тухайн амьдарч байгаа мужийнхаа community college-уудад ингээд сураад маш хямдханаар сураад энэ кредитүүдийг хүйцээж болдгоо шүү. Гурав дахь дараагийн шаардлага бол англи хэлний төвшин байна. Яг гэвэл эн чинь бас адилхан бакалаврын зэрэгтэй Америкт бол коллежийн хэмжээний англи хэлний төвшин шаардж байгаач бакалаврын зэрэгт суралцж байгаа учраас англи хэлний хэмжээ бол коллежийн хэмжээнд байхыг шаардж байгаа. Үүний тулд бол TOEFL-ийн оноо болон IELTS-ийн оноонуудыг бас шаарддаг. Гэхдээ та энэ оноогүйгээр та англи хэлний кредитээ бас гүйцээж болдог. Та энэ урдчилсан хичээлүүдийг буюу prerequisite хичээлүүдээ авч явах явцдаа community college-уудтай англи хэлнийхээ төвшинг тодорхойлоод англи хэлний хичээлүүдэд явж байхдаа хамгийн гол нь коллежийн англи хэлний 111, 112 дугаар хичээлүүдийг авах юм бол та TOEFL-ийн оноогүйгээр Америкийн нэгдсэн улсад бакалаврын зэрэгтэй ямар ч коллежуудад орж болно. Ондоо мэргэжлээс ч гэсэн орж болно шүү. За тэгвэл сургуулиудаа сонгочоод одоо бэлтгэл ажлаа хийчихэд сургуулиудын SLT явцын талаар бас жоохон тодорхой мэдээлэл өгье. Хэд хэдэн болон олон сургуулиудад зэрэг аплайдах хэрэгтэй. Тэгвэл эн чинь бол танд сургуулиудад орох нөхцөлийг чинь бас адилхан сайжруулж өгдөг шүү. Сургууль болгон өөр өөрийн SLT-ийн өргөдөл хүлээж авах хугацаатай байдаг. Энэ юунаас шалтгаалдаг вэ гэвэл тухайн сургуулиуд хичнээн эсэлт авдаг, жилд хичнээн эсэлт авдаг шалтгаална. Жишээлх юм бол бас дээрх 3 сургуулиас дахиад жишээ авъя. Тэгээд Жорж Месси университет зөвхөн жилд 1 удаа эсэлт авдаг. Тэр нь бол 9 сард эсэлт авахдаа өргөдөл авах хугацаа 5 сард байдаг. Marymount университет бол 2-3 удаа эсэлт авдаг. Тэгээд хавар намрын институт нь бас адилхан 9 намрын өргөдөл 5 сард, хаврын програмд бол өргөдлийг 9 сард хүлээж авдаг. Шинэндээ университет бас адилхан 2 удаа эсэлт авдаг шүү. За тэгээд сургалтын төлбөрийн талаар бас тодорхой хэлье. Prerequisite хичээл гэдэг одоо урьдчилан шаардлага хангасан хичээлүүд community college давдаг. Энэ нь болохоор төлбөр нь кредитээр тооцогддог шүү. Хичнээн кредиттэй ямар хичээл авч байгаас шалтгаална. Тэгэхээр хамтгийн хямдхан нэг кредит нь $190 гэдгийг Виржиниад. Тэгвэл Жорж Месси университет нь болохоор нэг кредит нь 572 кредит байдаг. Энийг болохоор чинь семестрээр энэ сургалтууд чинь тодорхой програм нь яг ингээд ямар тодорхой хичээлүүд авна гэдэг төлөвлөгдсөн байдаг. Тэгэхээр төлбөр нь болохоор семестрээр төлөгддөг. Нэг семестр нь $13,726 нь. Marymount университет бол нэг семестр нь $19,635 байна. Энэ ихэвчлэн 15-аас 15 сарын сургалт байдаг. Тэгээд ер нь семестрээр тооцох юм бол $19,635 чи 3-4 семестр бол сурна гэж бодох хэрэгтэй. Шинэндээ университет семестрээр $17,300 төлж байна. Бас өшөө кредитээр тооцогддог. Нэг кредит нь $968. Тэгэхээр та нар өөрсдөө хараа энэ community college Шинэндээ университетийн кредитийн зөөрөө төлбөрүүд бол ийм олон ялгаатай байгаа шүү. Тийм учраас урьдчилан хичээлүүдийг community college авах юм илүү хямдхан болно. Өшөө энэ чэнэс хэлэхэд сургалтын төлбөрийг хямдруулах хэд хэдэн арга байна. Үүнд болохоор хэрв та community college-д урьдчилсан хичээлүүдийг сайн дүнтэй авах юм бол яг сургуулиудад аплайдахын дүн сайн учраас тань яг сургуульд ороход scholarship өгдөг. Тэгэхээр жишээлбэл $65,000 төлбөртэй сургуульд жишээлбэл $25,000 scholarship аваад $45,000 доллараар сурах боломж, тийм боломжууд их гардаг шүү.